Сүүлийн үед ерөнхий боловсролын сургуулийн сурагчид танхимын хичээлээс гадна эдүүтэн болон персон хичээлээ зэргийг цахим хэлбэрээр хийдэг болжээ. Бага ангийн сурагчид гэртээ гар утсаар орон цагаараа даалгавраа хийдэг. Гэвч зарим үед аав ээж нь ажлаасаа оройтож ирэх утас даатаагүй байх зэрэг асуудлын улмаас даалгавраа хийх боломжгүй тохиолдол гарсаар байна. Мөрөн сумын 5 дугаар багийн засаг дарга Хуншига хандив аян өрнүүлж цугларсан 11 сая төгрөгөөр Мөрөн сумын Авьяас 8 дугаар сургуульд хавтас, цэнэглэгч сим карт, үзэг бүхий иж бүрэн 30 таблетыг хүлээлгэ өглөө. Манай ус 5 дугаар огт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд хамтран манай хамрын суралцах тойргийн Авьяас 8 дугаар сургууль дээр өнөөдөр ингээд эдүүтэн ферсэн хичээлийг хийх боломжтой кабинетийн нийтдээ 30 ширхэг таблетыг бэлгэлж байна. За айл өрхөө дээр явах, дээрээс нь багийнхаа ард иргэдтэй уулзж хахад гарч байгаа хамгийн сүүлийн үед одоо ингээд гарч байгаа хүндрэлүүдийн нэг нь бол ялчгүй цахим хичээлийн холбогдолтой байсан. За энд яадаг вэ гэхээр за хүүхдүүдийн тэгш оролцоо, дээрээс нь одоо дата утасны ингээд хурдаас хавлаад ингээд бүх нэг асуудалтай байсан. Тэгээд үүний үндсэн дээр багийнхаа хүүхдүүдийн хамрын суралцдаг хамрын суралцах тойргийн сургуультай ийм таблет авч өгөхөөр хандив аяыг эхлүүлээд өнөөдөр нийтдээ 11 сая 340 мянган төгрөгийн 30 ширхэг таблетыг авчирч одоо хүүхдүүдэд хүлээлгэж өгөөд ирж байна. За манай сургуулийн одоо 1-ээс 5 дугаар ангийн 380 гаруй суралцагч мөн одоо 7 хүртэлх ангийн 550 гаруй 555 суралцагч байна. Эдгээр суралцагчид одоо эдүүтэн персэн гэсэн цахим платформуудыг хэрэглэж одоо сургалтынхаа ажлыг явуулдаг. Тэгэхээр цахим ангийн хувьд бол хүрэлцээ байхдаа ангийн одоо хувааруудаас гадна бол одоо бас шууд одоо ингэж хүүхдүүд өөрсдөө хэрэглэх боломжууд их хомс байсан. Тэгэхээр манай хамран сурах тойргийн маань засаг дарга буюу 5 дугааргийн засаг дарга Хуншига санаачилж одоо ингэж найз нөхдийнхөө болон хамтран ажилладаг байгууллагуудынхаа хүрээнд дэмжлэг үзүүлэн манай сургуульд 30 ширхэг таблетыг бэлэгдэж байна. Ингээд 30 ширхэг таблеттай болсноор ингээд хүүхдүүд маань сургалт хүмүүжлийнхээ ажлыг цахим платформ дээр дамжуулан одоо ингэж суралцах таатай орчин бүрдүүлсэн байна. Ингээд та бүхэндээ баярлалаа гэж хэлье. Ийхүү багийн засаг дарга хандив аян өрнүүлж цугласан 11 сая 340 мянган төгрөгөөр Мөрөн сумын Авьяас сургуулийн 500 гаруй сурагч захим даалгавраа сургууль дээр хийх боломж бүрдлээ гэдгийг захирал анх туяа хэлж хандивт нэгдсэн аж ахуйн нэгж байгууллага иргэдэд талархал илэрхийллээ.